За 1-р Тимот номын 5:10. Энэ дотор нэлээд олон зүйл орно шүү. За Тимот руу очие. За энэ гайхалтай нөө. 5:10. Сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдтэй өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүс зочломтгой байж уучлаарай. Ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба. Аливаа сайн улсад өөрийгөө зориулсан байх учиртай. За тэгвэл би та бүгдийг дээрх зүйлсээр ятгаж байна. За та бүхдийн хэдэн одоо зочломтгой үе таалга нээдэг вэ? Одоо үед бол тэр зүйлс айгүй баг болсон байна тий. Ер нь өдөр их тусам хүмүүс одоо юутай вэ гэдгийг гайхуулдаг болчихж. Хинбэ гэдгийг ерөөсөө гайхуулахаа болчихсон. Айгу сонь цаг үерч байна. Бараг би ингээ хүмүүстэй уулзах юм бол ингээл надад ингээ нэх гоё машин харуулах гал те. Эсвэл би ийм эрх мэдэлтэй гал. Нөгөө дандаа юутай вэ гэдгийг. Энэ нь болохоор тэр улам нөгөө дордж байгаагийн одоо илэрхийлэл. Харин хинбэ гэдгийг харуулахыг эзүүсдэг. Би Есүс Христ дотор хинбэ. Энэ бол хизээч нуушгүй, дийлдэшгүй, хүчрхэг баялаг. За тэгвэл та бүгдийг ятгаж байна. Энэ бол эзэнд үйлчлэх маш том үйлчлэл байна. Хэрэгцээтэй хүмүүст нь туслана. За би чуулгандаа нөгөө юу яадаг? Нөгөө үйлчлэлийн багийнханд очиод юу яадаг? Өнөөдөр чуулганд энэ шинээр хичнээн хүн ирсэн бай. Үйлчлэлийн ахлагчаа. Пастор өнөөдөр цуглаанд шинээр ингээд 5 хүн ирсэн. 10 хүн ирсэн. Болж байна. За тэгээд нөгөө санхүүгийнхаа хариуцсан ажилтнаас за өнөөдөр өргөлт хэд орж ирсэн юм бэ? Өргөлийн хэмжээ өмнөх 7 хоногоос өмнөх сараас хэрэг нэмэгдсэн. За тэгээд ерөнхийдөө нөгөө өргөлийн санхүү гэж жоохон буух юм бол би боддог. Хүмүүс нөгөө сүнсээр ингээ хинбэ гэдэг дотор өсч ирэхээр нөгөө гар нь тэнийдэг. Маш өвлөгч болдог. Гайхалтай бас тий. За тэгээд дээр нь яадаг бол нөгөө бусдад нөгөө өөрөө хайраа зориулж ингээ үйлчлэж тусалж байгаа учраас чуулганд маш олон хүмүүс нэмэгдэж ирдэг. За гэтэл эдгээр зүйл байхгүй болчоор нөгөө бараг нэг цуглаан дээр би одоо юу гэдэг нэг 2 жил болоод нэг очсон чинь хүмүүс нь яг хിവэрэ нөө өсөөг. Нэг 20 үнэтэй өсч хിവэрэ нөгөө ид. За тэгээд үйлчлэлээр явж байгаа л дахиад нэг хэсэг хугацаанд дараа явлаа. Яг л тэд нөгөө өсдөг. За энэ юг харуулж байгааг бол нөгөө хүмүүс маань жинхэнэ эзний дотор би хинбэ гэдэг дээр босч ирэхгүй байна гэсэн үг. Нөгөө юутай вэ гэдэг дээр нөгөө жиндүү нөгөө амиа удсан хуваа хичээсэн зан өдөөдөн гэсэн. Нөгөө сүнсээр өсөхгүй байна гэсэн үг. Сүнсээр өсөх юм бол нөгөө хүн маань хинбэ гэдэг дээр босч ирээд маш өгөөмөр болно гэсэн үг. За тэгээ улам тэр үний дээр ийсэн баялагийг буулгасаар байна. За дээр нь тэр бусдын амьдралд нөлөө үзүүлэх үед чуулганы тоо нэмэгддэг. Гайхалтай. За тэгвэл энэ бол эзний төлөө өөрийгөө зориулах амьдрал биш үү? Хэрэгцээтэй хүмүүс сайхан сэтгэлээр зочломтгой байж туслаа. За би Ром номын 12-13-ыг уншия. Тэгэхгүй бол ерөөсөө энийг уншихгүй бол ерөөсөө юу яагаад болохгүй орхигдоод байна. Ром номын 12-13. Ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив үрг зочломтгой бай. За энэ талаар би бас маш олон түүх хуваалцаж болохоор биш үү?